За Баянгол дүүргийн 31 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн түрээсэлж байсан байр үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна. Иймээс 31 дугаар хорооны иргэд 7 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвөөр өөрчлөлтөөр болжээ. Харин 31 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг эхлүүлэхэд зарцуулсан төсвийн хөрөнгө үр ашиггүй зарлага болон өнгөрөөд байна. НТV-ийн сурвалжлах баг Баянгол дүүргийн 31-р хорооны иргэдэд чиглэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ явуулж байсан өрхийн эрүүл мэндийн төвийн түрээсэлж байсан объект дээр ирсэн байна. Одоо бол энд бол үйл ажиллагаа явуулахгүй. За тус объект бол ийг бол сулчихсан ийм нөхцөл байдалтай байна. Тэгэхээр яагаад үргэлжлүүлэн одоо гэрээг сунгаж үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон юм бэ гэхээр ерөөхдөө энэхүү барилгын маань нэг давхар бол энэхүү одоо хүүтэн байсан байна өвлийн үйлрэлд бол. За тэгээ гол асуудал нь бол яг энэ барилгын бохирын одоо шугам одоо задарч за дээрээс одоо айлууд одоо ус татах болгонд бол бохир бол нааша урсаж гоождаг ийм асуудалтай байсан байна. Тэгэхээр энд бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээ явуулах боломж бол энэ асуудлаас болоод хумигдсан байна. Манайх ч одоо 6000 гаруй оршин суугчид энд амьдарч байна. Тэгээд энэ улсуудад хамгийн их эрэлттэй байдаг зүйл бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээ. Одоо манай ахмадууд, хүүхдүүд тэгээ одоо энэ харахад хүртэл энэ хүмүүс одоо өрхийн эмнэлэгт ингээл ирж явах жишээтэй тий. Гэтэл бид нар бол яг иргэдийнхаа санаанд нийцсэн хэмжээнд одоо хурц одоо үйлчилж бол чадахгүй байна гэж үзэж байна. Ер нь тэгэл нэг байсаж байгаа яг нэг цагтаа хүүхдээ вакцина хийх гэл ирэнгүүт ч юм уу ямар нэгэн шалтгаанаар байхгүй үйл байдаг л да. Тэгээ тэр болгон жоохон хүүхдтэй учраас ирээдэх бас боломж жоохон хэцүү байдаг. Тэгэл нөхрийнхөө аж цагийг тааруулж байгаа л заримдаа нэг сар мараа өмчөөд ирж мэж вакцинд ордог тал байгаа. Баянгол дүүрэгт 2021 оны 12 сард шинээр 9 хороо нэмэгдэж хуваагдсан байдаг. За ингэхдээ 7 дугаар хорооны 14,000 иргэний 6,000 оршин суугчийг шинээр 31 дугаар хороо болгож хуваасан юм а. За иймээс 31 дугаар хороонд шинээр өрхийн эрүүл мэндийн төв байгуулахаар 2024 оны 2 дугаар сарын 20-нд шүү тотхны нэг давхарт тус оныг дуустал үйл ажиллагаа явуулахаар гэрээ хийгдсэн байна. Ингээд төсөв мөнгө гаргаж тохижуулсан ч зориултын бус байр тул удаадараа бэрхшээл тулгарсан гэдгийг өрхийн эрүүл мэндийн төв учирлаж байна. Эмнэлгийн зохион байгуулалтаа биш учраас бид тэрийг эмнэлгийн зохион байгуулалтаа болох гэж өөрсдийнхөө одоо нөгөө алдаг санхүүжилтээр өрхийн эмнэлэг чинь нэг иргэнээрээ санхүүждэг шүү дээ. Тэр эмнэлгээр одоо бид нэр эмч зөвлөгч нар ажиллаж байгаа ажилчид урамшуулал авах байсан мөнгөөрөө ерөөхдөө тэр эмнэлгийг салбар илүү одоо 31-ийн иргэдэд хүртээн эрүүл мэндийн үйлчилгээгээ хүртээмжээ сайжруулах үүднээс тэр эмнэлэгт нэлээд их мөнгө зарцуулсан. Тэгээд дээрээс нь бол дүүргийн эмнэлгээс түрээсийн ингээд татварын мөнгө урсдаг гэсэн бол үнэн. Гэвч одоо нөгөө тэр барилган байгуулалт маань шаардлага хангахгүй байгаа учраас одоо бид тэдний үйл ажиллагаа явуулах юмарч боломжгүй болоо л хаасан байгаа. Шүү тотхны нэг давхрын бохирын шугамыг засварлаж өгөхийг удаадараа хандсан ч үр дүнд хүрэхгүй байгаа тул үйл ажиллагааг бүрэн зогсоосон байдалтай байна. За харин цаашид өрхийн эмнэлэг хаана хизээнээс үйл ажиллагаа явуулах боломжтойг тодруулахад олдсон хувьд ер нь бол төдийлөн сайн биш байна. Ерөнхийдөө нөө зориулт гэдэг юмдаа бас стандарт сайн хангахгүй л байна л та. Дээрээс нь яг л энэ байр шиг одоо хүүтэнч гэдэг юм уу те одоо тиймэрхүүл болчиход байна. Судлаад л явж илээ. Манайх чинь тэгээд харьцангуй жижиг хороо болохоор байр ер нь бол олдцмуу байна. Тэрнээс уулна олжвол төрийн үйл ажиллагаагаа ойртуулад иргэдээ ойрхон хүлээж аваад үйлчилгээг нь үзлээд явмаар байна. 31 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа явуулж байсан тус объектын сарын түрээс 7 сая төгрөг, за инхээр нийт 10 сарын 70 сая төгрөг иргэдийн татвараар төлөгдсөн. За гэвч энэ мэт асуудлаас үүдэж энэ их хөрөнгө зарлагдсны үр дүнч гараагүй, эцэст нь татан буугдан 5 жилийн өмнөх байдал руугаа ухарсан нөхцөл байдалтай үлдэж байна.